Бадвандар суугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг маань эхэллээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Эгүнэ оюун Болор софт компани болон аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээй Unitel компани ивент тэтгэж хамтарч ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV, Одмондор радио 107 83.3 гэсэн хот төлгөөнөөр та бүхэндээ хүрдэгэ. За студид компьютерийн шинжлэх ухаанч Хас Чулуу, хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллаж байна. За өнөөдөр гэрлээс хурдан камер гэдэг сэдвэр бас байж боломгүй физикийн хуулийг зөрчсөн л нэр байна тий. За та бүхэндээ болно хасаад өдрийн мэнд хүргье. За өдрийн мэнд. Гэрлээс хурдан камер гэхээр стайг парадокс шиг сонсогдож магадгүй тий. Уг нь бол камер гэдэг чинь гэрлийг ашиглаад дүр суулгаад байгаа шүү дээ. Гэтэл одоо яаж гэрлээс хурдан камер байхаар яах вэ? Байх боломжтой нэг. Хоёрт за ер нь бол бид нар цаг хугацааг удаашруулад, зогсоогоод, бүр одоо тий ухраагаад за дээр нь бүр одоо энэ гэрлийн явж байгаа энэ үзэгдлийг гэрлийг одоо өөрийг нь бичиж авах юм боломжтой юу гэдэг иймэрхүү л ер нь асуулт байна. Тэгээд гэрлийн хурдыг бичиж авах одоо гэрлийг явж байгаа замыг нь бичиж авах чинь гэрлээс хурдан камер хэрэг болно. Тэнгүүд л одоо ийм камер байт юм уу гэдэг ийм асуулт гарч ирнэ. За тэгэхээр өнөөдөр энэ талаараа тэгээд илүүтэй одоо бас тий камер талаас нь бас сонирхолж ярих бах. Одоо хэтэрхий шинжлэх ухааны талаас нь биш одоо фото зураг сонирхдаг хүмүүс байх юм бол бас их сонирхолтой байж магадгүй. За шууд сайхан түүх яваад эхэлж нэ. За 1830 оноос манай түүх эхэлнэ. За энэ манай алдарт одоо цахилгаан соронзонгийн өвөг эцэг гэдэг Майкл Фарадей гэдэг хүн энэ термийн үйлдвэрүүдээр ингээд явж исэн баг. Одоо тий танилцаад тий ямар асуудлууд байна тэргээл явж исэн юм шиг. За тэгээд тэр термийн үйлдвэр төр чигээд амар том юм моторууд ажиллаад тухайн үеийн одоо нэг тийм тий уурын хөдөлгөөртэй иймэрхүү моторууд ингээд ажиллаад ийм хэгээстэй том дугуйнууд одоо юу гэдгийг тамарнууд гэх юм уу тий ингээд ажиллаж байгаа. За ингээд явж исэн чинь нэг юм хоёр ийм хэгээстэй ийм тамарнууд ингээд эргэж байгаа юм л тэгт эсрэг тийш ингээд давхралцсан. Тэг ингээд эсрэг тийш ингээд эргэж байгаа. За нэг ийм юунд одоо нэг тийм дамар дээр очиод Фарадей зогсож харж исэн чинь нэг сонирхолтой юм ажигласан байна л да. Тэр яасан бэ гэхээр цаатлын дугуй нь удааширсан юм шиг харагдагдсан байна. Бүр ингээд зогсож байгаа юм шиг. Уг нь бол асар хурд эргээд ингээд харахаар айгүй хурд эргээд идэг. Тэгээ нөгөө нэг наадлын дугуйных нь эсрэг тийшээ эргэж байгаа наадлын дугуйных нь наадлаас одоо нэвт харахаар хигээс нүдэнд давхцгаараа яг ингээд агаар дээр зогссон юм шиг ийм сони үзэгдэл гарч ирээд гүн ямар сони энүүд яагаад ингэ зогсцсон ингээд за тэгсэн чинь манай ашир бол ингээд шууд энэ үзэгдлийг гайхаад шууд лабораторид ирээд гүүгээрээ хурж ирээд тэгээд ийм цааснуудыг хайчлаа цагаан хар хоёр ийм цааснуудыг хайчлаад яг тэр нэг хигээстэй дугуйнууд чиг ийм одоо арааны шүднүүд чиг гэх юм уу те иймэрхүү байдлаар ингэж хайчлаад тэгээ хоёулангийн хооронд нь одоо ингэж холбож байгаад нэг одоо моторн дээр бэхэлж байгаа гэх юм уу те. Тэгээ хоёр эсрэг тийш нь эргүүлж үтсэн баг. За тэгээд ерөнхийдөө өөрийнхөө тэр одоо тэр ботлуурын үйлдвэр дээр термийн үйлдвэр дээр харсан энэ үйл явдлыг одоо цаасаар гараараа дартан шийж үтсэн. За тэгээд айгүй сонирхож штэ энэ яагаад ингэж юу болоод байна гэдэг. За тэгээд амжилттай давтаж хийснийхаа дараа энэ хоёр дискний одоо эргэлтийн хурд. За дээрээс нь одоо энэ шүднийх нь тоо зай гэх мэт энэ бүх зүйлүүдийг одоо ингэж хийгээд яг ингээд хариуг нь гаргаж ирдэг. Энэ хэр удаашрах уу, зогсох уу, ухрах уу тий. Одоо иймэрхүү байдлаар. Ингээл хурдын ч юм уу, араа шүднүүдийн ч юм уу гэж өөрчлөнгүүтэл цаатлын одоо эргэжсэн дугуйн ингээл удаашраал, тэгэл зогсоол, буцаж иргээл. Тий. Заримдаа нэг тиймэрхүү юмнууд зөндөө байдаг шүү дээ. Ер нь бид нарт айгүйх анзаардаг тий. За би яг онгоцны сэнсийг бодож байна. Онгоцны сонс байна. Тэгээд буцаж иргээд байгаа юм шиг. Машины дугуйнууд байна. Энэ тийм бичлэгнүүдээр юм эргэж байгаа юмнууд гэж гараад идэг. За ер нь бол тэрийг ч л харсан гэсэн 1830 оны үед. За тэгээд энэ бүх одоо тэр нэг эргэлтийн орч үдний тоо зай энтер гэдэг юм оруулчингууд шууд хариуг нь гаргаад ирдэг математикийн том юм бүтээсэн. За тэгээд тэрийг одоо тий ингэж зогсоож болох юм байна, удаашруулж болох юм байна. Хөөх юм судалгааны эрдэм шинжилгээний ажил болгоод 1831 онд хэвлүүлсэн байдаг. За энэ бол одоо манай түүхийн эхлэл болж байна. За тэгсэн чинь энэ яг Фарадейгийн судалгааг болохоор энэ Жозеф Плато гэдэг энэ хүн одоо тэр тийм анимашн үүсгэж болох юм байна энэ чинь.
гэдэг ийм санаа гаргаж ирээд тэгээд нь Финакистоскоп гэдэг тийм нэртэй заяа. Финакистоскоп гэдэг нэртэй тийм анхны одоо бараг л юм стропоскоп гэдэг юмний эхлэлийг тавьсан гэж үзэж байна. Стропоскоп гэдгийг одоо бол ярина. Тэ удахгүй хэдүүлээ ярина. Гэхдээ ерөнхийдөө нэг тийм анхны анимашн үздэг юм жижигхэн юм кино театр хийчихсэн гэсэн. Кадраар тоглолдог. Яг нөө Фарадегийн энэ нэг санааг ашиглангуудаа энэ судалгааны ажлыг ашиглаад ийм цоошин одоо анхны те киноны үндсийг тавьж байгаа юм одоо те нэг иймэрхүү юм байсан. За энийг нь бол Фарадей хараад айгүй их баярлсан байгаа. Хөө ямар хөөрх юм ийд ингээд тэгээд яг энэ тэр багжийг нь ашиглаад ерөнхийдөө нөгөө нэг жоохон энтертейнинг маягийн багж байгаа дээ шүү дээ. Тэр нэг юм хөдөлгөөн үзүүлэх зориулттай, анимац үзүүлэх зориулттай юм хөөрх юмыг нь авангуудаа яг тэр багжийг нь одоо нүдээр харсан зүйлийг судлахын тулд одоо ерөнхийдөө хүний харааг судлахын тулд ашигласан байдаг. За тэгээд одоо юу гэх юм? Хүний хараанаас одоо физиологоос нь гадна психологийг бас судлах гэдэг. Хүний хараа юу яаж ажиллаад байна гэдэг. Тэгснэ одоо тэр чинь тэгэж штэ ингээд уршиж байгаа, эргэлдэж байгаа юм дээр байгаа зургийг ингээд зогсоож байгаа юм шиг хараад байна гэхээр энэ тархинд нэг асуудал байх шиг, нүдэнд асуудал байх шиг гэдгийг судлах гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд судалсныхаа одоо үндсэн дээр бол одоо нүдээр харсан зүйл хараанд дотор байна штэ тийм. Одоо бидний хараанд нэг одоо секундыг 16 хуваасны нэг ийм жижигхэн одоо 60 миллисекунд орчим ийм хугацаанд үлддэг юм байна гэдгийг олж мэдсэн. Бидний нүд одоо ингээд нэг гэрэл тас гээл анивчингууд тэр гэрэл бидний нүдэн дотор ийм 60 миллисекунд орчим үлдчихнэ гэсэн. Одоо би ингээд нүдэн анжаал гинт нүдэн нэг л хаахад 60 миллисекунд орчим тэр харсан юм одоо тийм хугацаатай харсан юм нүдэн дотор ингээд үзэгдсэн чигээрээ байгаад ит юм байна гэдгийг олж мэдсэн баг. Тий. Тэгээд энээс арай хурдан болоод эхлэх юм бол одоо сарнаад эхэлнэ. Одоо юу гэдэг юм те. Одоо бүрсийгээд эхлэн гэсэн үг шүү дээ. Харагдах болоод эхэлнэ. Тий одоо тийм юм хурдан хөдөлж байгаа юмыг бид нар харахаар чи ингээд саринж бүрсийдэг шүү дээ. За тийм болоод эхэлж гин гэсэн. За иймэрхүү юмнуудыг олж нээсэн байна. Манай стоп сонирхолтой байна. Тийм тэгэл одоо нэг өөрөө нэг ийм төхөөрөмж хийсэн чинь тэрийг нь Жозеф Платон авч байгаа тэдлэг хөөрхөн төхөөрөмжигээ тэрийг нь эргүүлж ашиглаад тэгээ бүр ингээд хүний психолог, физиолог энэ нүдний хараа мараа гэдэг юмнууд ингээд судалсан. За энэ бол ерөнхийдөө одоо өнөөдөр ярих гэдэг энэ гэрлээс хурдан одоо тий энэ зураг авах технологийн баг энэ үндэс эхлэл одоо энэ тавигдчих. 1800 одоо тий энэ 30-аад оны үед одоо ингээд 30 онд 31 онд одоо нэг анхны Фарадей чинь ингээл пепер эвлүүлээл те. За 33 онд болохоор нэг Жозеф Платон нөгөө нэг юм ашиглал ингээл явчих. За гэвч одоо энэ арга бол биш те. Одоо ер нь бол энэ стропоскоп гэдэг нэг юм сонирхолтой арга байна. Яг санийх шиг гэрэл гяс хийлгүүлээд ингээд тас гэдэг давтамжтай гэрэл ингэж явуулангуудаа тэр одоо хөдөлж байгаа зүйлийг эргэж байгаа зүйлийг гэж агаар дээр зогсооцсон юм шиг ингэж авах энэ аргыг бол хэлээд байгаа. Гэхдээ яг энэ аргыг одоо жишээлбэл яг санийх шиг одоо нэг юм олон зургнуудыг олон үйл явдлуудыг нийлүүлж хагаад одоо ингээд авдаг нэг иймэрхүү аргыг болохоор ийм нэг удаагийн зүйл дээр хэрэгжилж болохгүй юм байна гэдгийг одоо олж мэдсэн. Олж мэдсэн жижигтэй одоо ингээд жишээлбэл туршилт хийж ийн гэж бодъё л да. За одоо яг санийх шиг одоо нэг юм нүхний завсруудаар гарч байгаа юм туршлууд хийж хэлэхэд нүхний завсар болгон дээр би яг тэр туршлыг давтж хийх хэрэгтэй болж байгаа байхгүй. Жишээлбэл нэг ус тусч байгаа бичлэг хийлээ гэж бодоход тэр нөгөө араа болгоны шүтэн дээр нэг эхлээд нэг тусаас ус дараагийнх дээр нь болохоор дараа дахиад тусаасан одоо хоёр дахь тусаас усны дараагийн одоо юу момент гэдэг ч юм уу те гурав дахь дээр нь гурав дахь тусаасан усны одоо дараагийн момент гэх байдлаар нэг одоо үйл явдлыг олон удаа давтж хагаад ингэж удаашруулж үзэж болох юм байна энэ аргыг ашиглаад. Гэхдээ энэ арганы сул тал нь болохоор энэ тусж байгаа уснаас илүүтэй ингээд тэр доор очиж ингээд задарж байгаа ус байлаа гэж хэлдэг л да. Тэгвэл эн чинь тусч байгаа ус бол яг ингээд 10 удаа унгаагаад аруулан дээр нь яг адилхан унна. Гэхдээ яг газар унаад ингээд тесрэхтэй, дэлбэрэхтэй тэр чинь янз бүрээр штэ. Тэгэхээр бид нар тэрийг бол удаашруулж харж чадахгүй юм байна. Нэг удаа болдог юм үйл явдлуудыг удаашруулж харж чадахгүй юм байна. Жишээлбэл те бууны сум гэдэг ч юм уу. Эсвэл одоо электростатик шок мок гэдэг нэг юм аянга цагж байгаа үзэгдлийг бол бид нар чинь ингээд цохих болгонд аянгач одоо явах болгонд янз бүрээр ингээд цоглоод байх болохоор бид нар тэрийг удаашруулж харахад энэ арга бол хүрэлцэхгүй юм байна гэж. За нэг иймэрхүү юм болж байгаа. За энэ цаашаа явж байгаа энэ бол ингээд дандаа нүдээр хардаг иймэрхүү юмнууд байгаа дээ шүү дээ тийм. Нүдээр хардаг энэ тэр иймэрхүү байж байгаа. Яг хоо энэ аргыг нь бол бүр сүүлрээ нэг юунууд ашиглаж эхэлсэн байгаа. Одоо уурын хөдөлгүүрийг судлах гэж эрдэмтэд одоо ашиглаж байгаа.
Жишээлбэл одоо яа гэдэг те уурын хөдөлгүүр ингээл эргэж явахдаа нэг юм болохоо байгаад байдаг. Гэхдээ яагаад болохоо байгаад байгааг нь мэдхийн тулд бид нар цаг хугацааг зогсоож иж харах хэрэгтэй болох гэдэг. Нэгт хоёрт бас зүгээр цаг хугацааг зогсоогоод харахаас гадна тэр удаашруулж ухрааж энэ төр хармаар байгаа байхгүй. Ингэж яг энд ямар процесс өрнөд энэ одоо уурын хөдөлгүүрнүүд болохоо байгаад байна гэдгийг мэдэх гээд байна гэсэн үг. Тэгсэн чинь одоо саяны аргыг ашиглаж байна. Одоо юу лээ? Пинакистископ гэдэг аргаар ингээд тий ерөнхийдөө эргэж байгаа зүйлийг л удаашруулад ингээд хараадсан чинь одоо ингээд цаашаага бид нар тэгвэл өөр юм хий. Одоо бууны сум эсвэл электростатик шокны зургийг авъя, удаашруулъя, ухраая, зогсооё гэдэг юм бол энэ арга ч өрөлцгөө юм байна. За тэгээ шинэ аргын одоо эхлэлт явж байгаа. Вау. Байнгын одоо давтамжтай хөдөлгөөнийг өгвөл цаг хугацаагаар нь зогсоогоод яг юу болж байгааг нь харчих юм биш тий. Тэгэхдээ дандаа нөгөө нэг Фарадигийн хэлсэн шиг хүний нүдний торлог өрөвчийг ашиглаад байна. Хүний нүдийг ер нь аппарат болгож ашиглаад байна гэсэн үг шүү дээ тий. За тэгэхээр хүний нүд бол ингээд айгуу тийм жоохон сул талтай. Тэ нэг саяны 60 миллисекунд гэдэг зураг нь үлдчихдэг ч юм уу ниймэрхүү тэрний одоо өрч мөрцийн томруулж ижигрүүлж болдгоо энэ төр гэдэл ингээд. За тэнгуут одоо энийг фото зургийн хайлт руу яаж болохгүй гэдэг одоо асуудал үүссэн. За 1851 онд энэ Fox Talbot гэдэг хүн баг. Тухайн үед бол Leyden Jar гэдэг нэг юм байдаг байсан. Одоо өмнөх одоо бас цахилгаан соронзангийн дугаарууд дээр л зөндөө ярьжсэн. Leyden Jar гэдэг нь юу гэхээр одоо тухайн үеийн анхны одоо батарейг ойлгочих болно. Гэтэ батарейнаас илүүтэй одоо хэрвээ мэддэг хүмүүсийнхэн бол одоо конденсатор, капаситор гэдэг юм элемент байна. За энэ элемент яадаг вэ гэхээр цэнгэлэгддэг. Тэгээд одоо эргүүлээд цэнгээ алддаг. Нэг юм батарей шиг юм байна. Батарейг чи бид нар цэнгэлээд одоо эргүүлээд тэр цэнгийг ашиглаж болдог ш яг тэр шиг. Гэтэ батарей одоо цэнгэлсэн цэнгээ маш удаан хугацаанд гэж алддаг. Тэ ингээд тогтмол хэмжээтэй нэг тэдэн вольт гаргаал 1.5 вольт гаргаал ингээ удаан ашигладаг бол капаситор буюу саний конденсатор яадаг вэ гэхээр цэнгэлж хагаад хооронд нь холбонгууд нэг дор бүх тоогоо гаргаж ирдэг. Ийм амир одоо электроникийн хэрэгсэлтэй жоох аюултай яг батарейг бол нурж мурахгүй гэтээ ингээд айгүй олон юмд хэрэг болдог одоо электроникийн үндсэн суурь одоо юм элемент байхгүй. За тэгвэл энэний хамгийн анхдагч хэлбэр буюу Leyden Jar гэдэг юм. Тухайд бол одоо ингээд дээр үе сэдэн мянган жилийн өмнөөс бол бид нар хуу мовыг өрөнгө тас гэ тог цогт юм байна гэдэг мэдээд авцсан байсан. Гэтээ тэрийг яаж хадгалах уу гэдгийг бол мэддэггүй байсан бол энэ Leyden Jar гэдэг юм дотор хадгалж болох юм байна гэдгийг мэдэж авсан байдаг. Тэгээ маш их хэмжээр хуу урж байгаа л нөгөөтгөндөө өөрөөл те. Нөгөөтгөө ингээд цэнэглээл тэгж байгаа л ингээд гараа өрөнгө тас гэ цогтдаг. Стачер гэдэг шиг нэг тас их юм байна. Тийм яг үнэтэй. Маш хурц тод гэрэл гаргадаг бол. Хичнээн сайн одоо бидний цэнэглэн, хичнээн сайн одоо ингэж тог их хоримтлуулна төдий чинээ тэр чинь нэг дор гаргаж байгаа юм чинь тэр бүхэн хоромхоо хуцаад гялс хийгээд маш их гэрэл гаргадаг ийм төхөөрөмж байгаа. Leyden Jar. За энэ Leyden Jar-ыг ашиглаад одоо манай Fox Talbot гэдэг 1851 онд ингэсэн. Секундыг 2000 хуваасны нэг тийм одоо хэмжээтэй ийм хурдан хугацаанд маш ийм гялбсан их тод гэрлийг гаргаж авч чадсан байна. Энэ Leyden Jar-ыг ашиглаад. За энэ юу гэсэн үг гэхээр 0.5 миллисекунд буюу 500 микросекунд гэсэн. Энэ бол бүр айгүй тийм богино хугацаа байхгүй юу? Секундыг л 2000 хуваа ингээ бодлоо тийм. Энэ ч одоо юу гэсэн үг юм бэ те? Ажиглахдахгүй шахуу юм биш үү? Энэ бол ерөөсөө хамгийн анхны одоо electronic flash буюу одоо бидний нэрлэлдгэр бол speech байсан. Speech гэдэг одоо бид нар ч ингээл утас муц. За яг би л өөрийнхөө насны хүмүүс ойлгохоор speech гэдэг. Тийм орос школтой хүмүүс чинь speech гэдэг юм аа. Speech гэж яг юу хэлдэг л дээ шүдэн цэнтрэг. Гэтэ арай өөр өвчин. Speech одоо юм камерны speech гэж ярьд юм да. Гялс хийхийг л яриад байгаа. Ер нь бол тийм flash гэж ойлгохгүй байгаа хүмүүс байж магадгүй тийм speech-ийн шүү гэх. За энэ бол анхны электроник одоо speech буюу flash гэж авдаг ийм гялс хийдэг ийм зүйл. За энэ бол ерөөсөө ингээд зургийн одоо ертөнцийн хөвсгөл хийхээр ийм санаа гарч ирж байгаа тийм. Одоо бид нар түүний нүдний торлог өргөж хэрэггүй тийм. Одоо бид нар камер авахд л болдог. Одоо шинжлэх ухааны хүчин туршилтаа дээрээс нь саяны анимашн тэр бүгдээр нь гинэ. Энэ бол үнэхээр гайхалтай. Дайрмэр шатаагаад нөгөө тэр чи утаа унаар болол зураг авахаас хүд болдог бол энэ speech гэж ингээ асаад яг таарах юм биш үү? Тий яг үнэ тий. Яа наа чи гэтээ дайрмэр чи одоо яад энэ дээр чинь ийм хурдан хугацаанд тий 0.5 миллисекунд явах хугацаанд секундыг 2000 хуваасан хугацаанд тэр чинь дайрмэр чи тий гяс хийхгүй шүү дээ. Тэгээ гэж шатна шүү дээ тий. Нэг хэд баг секунд болох байлгүй тий. Юу 2000 хуваах.
За 1887 онд бол Алберт Эрнст Мах одоо ер нь бол Ньютоны онолыг сөнөөж Эйнштейний харьцангуй онол гаргахад нөлөөлсөн хүн гэдэг одоо суперсоник, соник бум энэ төр юм дээр их гарч ирдэг Эрнст Мах гэдэг айгүй алдартай эрдэмтэн байна. За энэ эрдэмтэн юу хийсэн бэ гэхээр энэ нөө Лейден жар гэдэг энэ зүйлийг ерөөсөө илүү сайжруулад одоо нэг түрүүний нөгөө Фокс Талботын хэрэглээдсэн Лейден жар гэдэг одоо капаситрийн аргыг өшөө илүү нарийн болгох гэж чадах юм бол те бид нар одоо бууны сумны зургийг хүртэл авч чадах юм байна гэдэг ийм одоо туршилт маягийн юм уу те ер нь бол ийм хийж байгаа. За мань хашир бол ер нь бол юу яасан байдаг. Одоо тухайн үед бол дуунаас хурдан хөдөлгөөн агаар мандал дотор ч юм уу те болох юм бол одоо дууны урд чи агаар мандал дотор явж байгаа бол дууны тархаа хүртэ хэлж байгаа шүү дээ. Дууны дэлгөөний тархаа хүртэ. Тэгвэл энэ агаар дотор бид нар дуунаас хурдан хөдлөх юм бол юу болох вэ? Юу үүсдэг вэ? Тухайн үед бол соник бум гэдэг юм бол мэдээд байгаа. Гэхдээ яагаад энэ үүсээд байна гэдэг юмыг бол мэдэх гээд ингэ судалж ирсэн. За ингэж яхтаа энэ аргыг ашигласан баг. За Лейден жарыг бол ашигласан. Одоо тухайн үеийн капаситорыг бол ашигласан. Гэхдээ одоо Фокс Талботын аргаар бол нэлээд юм удаан одоо нэг өсөндөө эн чинь секундын 2000 хуваасны 1 буюу 0.5 миллисекунд арай нэг жоох урттаад байгаа байхгүй. Бууны сум тэр орнд чинь бүрсих гээд байгаа байхгүй. За дуунаас хурдан бууны сумны зургийг авах гээд байгаа шүү дээ. Тэгээ арталтны юм нөгөө нэг юу шок вейв ч үүсэж гэнэ үгүй юу гэдгийг харах гээд байгаа. За энэ л айгүй алдартай зураг болсон л да. За энэ зургийг авахтаа болохоор мань хашир юу одоо ашигласан бэ гэхээр Лейден жарыг арай илүү сайжруулсан. Яаж сайжруулсан гэсэн чинь энэ нөгөө нэг Лейден жартлогоо ингээд утас муц холбоод айлсгүй тэр хэлхийн дундны юм том хэмжээтэй юм зүйлүүдийг холбоодох юм бол энэ нөгөө нэг гялбаач нь янз бүр болоод ит юм байна. Айлсгүй одоо нөгөө нэг эн чинь ингээд ойртуулган тас гэж зогж байгаа юм чинь ингээд энэ хоёр ойрхон байх хэвээр тий. Хол байх юм бол юм ном үүснэ. Тэр ном нь янз бүр болох юм бол бас нөгөө нэг 2000 хуваасан чинь их баг янз бүр болоод идэг. Тэгэхээр илүү ойрхон тавьж хагаад тэгээ энийг одоо тий яг хүссэн цаг хугацаанд яг бууны сум ингээд явж өнгөрөнгүүд яг зөв хугацаанд нь гаргаж ирэхийн тулд бүр ингээд айгуу тийм хэлхээ мэлхээ угсараа боо юм болсон баг. Гэтэл 2000-аас ч мярц. За тэнгууд хэлхээгээ жижигхэн болох хэрэгтэй юм байна. Хэлхээ уртсах тусам энэ ерөөсөө энэ 2000 гэдэг одоо хэмжээ чинь ихсээд байгаа юм байна. Нэгсэндээ нөгөө галбаных нь хурд нь одоо тий удаашраад байна гэсэн үг шүү дээ. Мяараад байна. Удаан гэлбаад байгаа юм. Тий удаан гэлбаа. Хүссэн юм нь гарч ирэхгүй байхгүй. Тэнгууд ингээл хэлхээгээч багасгаал хэлхийн дунд оролцсон тэр бүх элементүүдэд жижигсгээл иймэрхүү байдлаар маш өндөр тим юм төрсөн. Одоо нэгсэндээ одоо саяны нөө юм гэрлийг гаргаж авсан. За энийг болохоор юм шлеринг фотографик гэж нэг тухайн үед л ашиглаж байсан шлерний зураг авдаг ийм аргууд. Агаарын одоо энэ халуун дулааныг ч юм уу те энэ агаарын турбуленсийг гэж харж чаддаг. Жишээл бид нар одоо ингээл зажиалах гэсэн 30 ингээд дээр нэг турбуленс үүсэж байгаа байхгүй. Тэрийг нь одоо бидний нүд харж чадахгүй хад юм шлерн зургаар ингээд харах юм бол ерөнхийдөө энэ те тухайн одоо зургийг ийм хутгаар хувааж хардаг. За ийм арга заяа амир зөвүүн арга байгаа. За тэнгуут ингээд дээр ингээд бужигнж байгаа юм гараад ирдэг. Бууны сумныг яг энэ аргаар ингээд авсан чинь юу болсон бэ гэхээр яг бууны сум агаар дээр зогсоод ингээд арталтны юм соник бум үүсэж байгаа яг ийм зургийг авсан. За энэ бол айгүй алдартай. Яг дэлгэцэн дээр хөтсөн. Ямар сонирхолтой зураг вэ? Тийм айгүй энэ сонирхолтой зураг. Агаарын турбуленс энтер нь гарсан. Яг үнэ тий. Юу яг хараадсан бууны сум байсан гэдэг үү шүү дээ. Яг үнэ тий бууны сум. Дууны хурднаас хурдан бууны сум гэсэн үг. Зарим жижигхэн одоо сул буунууд бол сумаа бол дуунаас хурдан гарахгүй шүү дээ. Том буунууд л одоо гаргана гэсэн үг тий дуунаас хурд. За хоёулаа нэг төр амс хийгээд дараагийнхаа одоо түүх рүү орохоос өмнө хамтран ажиллагч байгууллага танилцуулчихъя. За манай энэ удаагийн хамтран ажиллагч байгууллагаар Iguana оюун компани болон Bolorsoft компаниуд маань хамтран оролцож байгаа. За Bolorsoft компани өнөөдөр танилцуулах бүтээгдэхүүн бол одоо бидний сайн мэдэх болор дуран баг. Болор дуран бол гэрэл хүчийн алдаа засдаг ийм одоо програм байгаа тийм үү. Одоо манайхан бүгд мэдж байгаа дөө ер нь бол. Гэхдээ энэ болор дурангаа бид нар бол ихэнхдээ одоо миний л хувьд бол тэ онлайнаар ашиглаад байдаг байсан бол одоо энийг бол бид нар тэ яг албан ёсоор нь одоо жишээл ашиглах гэх юм бол нэгт лицензийг худалдаж аваад хоёрт одоо Word, Excel дээр суулгачдаг. Тэнгүүд одоо ингээд интернет ч хэрэг байхгүйгээр алдаагч цацаад. Буруу хүч надад ямар ч тийм боломж байхгүй. Боломж байхгүй. Тий. Тэгээ одоо бидний Word дээр ч ингээл буруу өгнүүд нь гарч ирээд байдаг. Гэхдээ англиар өчгөр штэ тэр чинь зөвхөн тий. Монголоор өчнгүүд бүх өгнүүд нь буруу гэж гарч ирээд байдаг штэ тий. Юм улаан зураас гэдэг бол бидний хувьд аюу ядаргаатай юм байдаг гэсэн бол одоо улаан зураас бол таны одоо хамгийн сайн анд нөхөр олно гэсэн. За болор дурангаа бол одоо ашиглаад бид нар Office дээр одоо Office програмууд дээр Word дээр Excel дээр алдаагүй
сайхан бичээд одоо энэ 150 сая үүс мөлөгийн сан дотроос алдаатай бичсүгнүүдийнхаа зөв хөвлбэрийг нь хайх боломжтой тий. Ийм гайхалтай боломжийг бол болор дуран гэдэг аппликейшн бол олгож байгаа. За тэгвэл бидний болор дуранга хаанаас яаж авах юм бэ? Энэ лицензийг яаж төлөх юм бэ? Одоо би те дахиж ийм хүмүүс намайг үгийн алдаан дээр мань дөрүүлж те нэг пост ичингүүд л доорн те тэгж бичин гээл ороод ирдэг шүү дээ те. За тэгвэл тийм хүмүүс одоо боломж олгохгүй тулд одоо энэ юу гэдэг газараас PC Mall гэдэг газараас очоод хямдралтай өнөр хөдөлтөж авч болно. Энэ бол бит лиценз гэдэг. Одоо гарт баригддаг юм лиценз. Ям дурсамжтай. Хэрвээ бит бус лиценз авъя гэж сонирхож байгаа юм бол одоо онлайнаар авъя гэж сонирхож байгаа юм бол spell check CGMN гэдэг сайт руу ороод за тэгээд аюу хэлбэрхэн худалдаад авчих боломжтой онлайнаар. За гэхдээ болохоор PC Mall-оос очиж бит лицензийг авах юм бол хямдралтай юм байлээ шүү. За дараагийнх нь болохоор ерөөсөө би бас өмнө сонсож байгаа хүүхдийн аюу тийм гоё бүтээгдэхүүн байлаа. Энэ бол Kimo гэдэг нэртэй юм бүтээгдэхүүн баг. Kimo яадаг вөхтөр Кирилл хүчгээс Монгол хичгөрөө хувиргадаг ийм хөрвүүлэгч програм баг. Хиймэл оюун дээр толгуурласан. За энэ Кирилл хүчгээ за окей бид нар бол Кириллээр болор дорнг ашиглаа сага алдаагүй биччихлээ. За гэтэл одоо монгол хичгээр бичих шаардлага үүснэ. За тэнгууд энэ дээр чинь фонтны асуудал үүснэ. Одоо нэ тэ бичээчийн асуудал үүснэ. Одоо нөгөө нэг keyboard layout юу гэдгийг өвчнөө асуудал үүснэ. Тэ тэгээд одоо тэр програм ч гэсэн ингээд босоогоор бичих үгүй юу гэдэг асуудлууд. За энэ бол техникийн наад захын асуудал. За тэгээд мэдлийн асуудлууд гарч ирнэ тэ. Монгол хичгээр нөгөөгийг чи юу өгөх вүлээ гэж хэлсэн тэ. Энэ үгийг яаж хувиргах вүлээ гэж ингээд хэлсэн. За тэгэхээр ерөөсөө энэ асуудлыг игнэх шийдсэн байна. За энэ бол ерөөсөө Kimo гэдэг аппликейшн. Kimo аппликейшн яадаг вэ? Хиймэл оюун дээр суурилсан Кириллээр л биччих юм бол тэр чинь шууд монгол хичээр хөрвүүлждэг ийм одоо аппликейшн гэж байна. За тэгэхээр монгол хичгийн асуудал орж байгаа. Яг энэ мэдний техникийн болон энэ мэдлэгийн чадамжийн одоо тий хэл бичгийн асуудалтай тулгарч байгаа юм хүмүүс байх юм бол PC Mall руу яг адилхан очоод тэгээд Kimo-гийн энэ бит лицензийг авах боломжтой юм байна. За үгүй бол бас онлайнаар авах боломжтой. Онлайнаар авахын тулд Kimo.mngl.net гэдэг сайт руу ороод ингээ онлайнаар авах боломжтой. За дахиад хэлэхэд PC Mall-ийн салбар дээр очиж бит лицензийг авах юм бол Kimo ч бас хямдралтай, урамшуултай байгаа шүү гэдгийг одоо дурдмаар байна. За энэ удаагийн нэвтрүүлгийг ивент гэж ажилласан Эгүүнээ оюун болон болор софт компаниудаа маш их баярлалаа. Баярлалаа. Одоо монгол хэл гэдэг шиг монгол бичиг гэдэг одоо манай яг үндсэн бичиг тий. Одоо энэ бичгийг одоо нөгөө улсаар чи 2025 оноос төрийн хос хэл болгосон. За тэгээ ер нь бол нэг компаниараа тий яг нэг аваад тавьчихад их айтайхан сайхан санагдлаа. Ер нь олон жил хүлээсэн өнөөдөр ингээд одоо дэлхийн 70-аад гарлаа гэдэг шиг. Одоо нөгөө keyboard нь шийдэгдэнэ гэж чинь бас маш том асуудал болж шүү. Маш том асуудлыг шийдэж байгаа энэ бол тий. За баярлалаа. За нэг иймэрхүү юм болсон. За тэгээд цаашаа түүх үргэлжлэнэ. Одоо нэг сайхан өсөрч юм. Яг 887 он дээр явж байсан. Одоо 1930-аад оны өглөө өсөрнэ. За энэ үед бол яг одоо энэ жинхэнэ одоо фото зургийн бүүн одоо эхэлнэ. За энэ те Эрнест Мах бол алдартай окей зураг авсан юм байна. За 1930-аад оны үед бол ер нь Харалд Эдингтон гэдэг мундаг одоо те MIT-ийн инженер хүн баг. За ер нь бол тухайн үеийн хүмүүс ер нь одоо ч хүмүүс Док Эдингтон гэж одоо гэж дууддаг. За ийм мундаг хүн. Мундаг хүн шүү гэхдээ зүгээр Док Эдингтон гэхээр л мундаг болчдаг гэдэг ойлгохоор хэлчихлээ. За энэ цахилгаан моторын нэг тийм асуудлыг шийдэхээ судлаа үйжсэн юм. Тухайд бол уурын хөдөлгүүр бол модноос гарсан. За тэгээд цахилгаан хөдөлгүүрүүд модонд орсон нэг иймэрхүү үе байжээ. За тэгээд үйлдвэрлэл болон одоо термүүд бол дандаа юм цахилгаан хөдөлгүүрүүдийг ашиглаад байдаг. Иймэрхүү юм гарч ирж байгаа. За одоо шинэ стандарт маягийн болж байна гэх юм уу тий. За тэгсэн чинь энэ одоо доктортой байдал алдагдаад байдаг нэг асуудал одоо шинэ технологи юм аа. Одоо тий сайн судлагдаг болохоор одоо ингээд гадаа нэг аянга цохихоор ч юм альсгүй одоо нэг цахилгаан сорон зэнгийн нэг доголдол үүсгээр л ингээд ийм доктортой байдал алдагдаад ингээд гажигтаад хэлдэг юм ачи юм болоод. За тэгээд энэ ч өстө бүгдэн дээр нэгээд иймэрхүү асуудлууд гарч байгаа болохоор одоо манай Док Эжертон юу би түрүү Эдингтон гэсэн Эжертон шүү. Эжертоныхаа нэрийг буруу хэлж одоо алдаас болох гэж байна. Google-ийн киноны нэртэй адилхан юм байна даа. Эжертон. За Эжертон болохоор энийг шийднэ гэдэг ингээд судлаа сууж исэн баг.
За тэгээд цаат чи янз бүрээр л үзэн штэ ингээл те. Төрөл өрөөрл ингээл нөгөөтөө эргүүлж нэг үзнэ. Тэгээ янз бүрээр зургийг авах гэж нэг үзнэ. Тэгээд гол нь тэр чи одоо яг судлах хэрэг хэцүү байхгүй. Тэр чи асар урттай эргэж байгаа моторыг чи ингээ те. Тэгээд харах гэхээр тэр чи ингээ бүрсийгээд сүмэлцэд ингээд сарнаад тачиж юм болно штэ. За тэгээд ингэж байгаа. Мотороо ингээд эргэж явах хооронд нь одоо тэр моторынхоо ингээд тог нь залгах ингээд салгах хиймэр үйл ажиллагаанд хийн штэ. Тэнгүүд яг тэр үед нөгөө нэг лейден жар гэдэг шиг яг тэнд нэг юм тас гэсэн юм очнууд гялцдаг. Одоо бид нар одоо ч ер нь бол ингээд хан манлууга ингээд хан ингээд те зоох гэр тас гэдэг нэг жижиг очмоч хайдаг штэ. Яг энэ шиг одоо тэнгүүд тэр мотороо ч асар өндөрч одоо хөвчлээр энэ тэр ажиллаж байгаа. За тэнгүүд л тэрийг ингээд хан залгаж салгах гэд бол ингээд амар их гэрэл гялцдаг. Тэнгүүд яасан гэтэр санаандгүйгээр заяа. Одоо ингээд мотороо салгаж залгаж байгаа хооронд нь тийм гэрэл гялс хийгээд тэгээд яг мотороо ингээд эргэж байгаа мотор харж байгаа тэр гэрлийг гялс хийлгсэн байгаа. Тэгсэн чинь нүдэнд нь нөгөө нэг Фарадейгийн үзчихсэн нүдэнд нэг юм 60 миллисекунд тавьцсан ингээд үзэгдэл нь үлдчихдэг юмсэн шүү дээ тий. Тэгвэл ингээд өрөө нь бол харанхуу заяа. Харанхууд нэлээд бүдэггүй өрөөнд сууж исэн байгаа. Тэгэл тас гээд авсан чинь яг нүдэн дотор нь нөгөө нэг амар урд эргэжсэн моторыг чинь бүр яг амар өндөр детальтай одоо нэг юу гэдэг те нягтршил өндөртэй зураг ингээд нүдэн дотор үлдчихэж байгаа байхгүй. Зураг авагдаад үлдсэн юм нүдэн дотор нь. Тэг гайхаад нөгөө нэг розет гэдэг зураг толгож хоо. За энэ үстэй гоё юм байна гэд. За өстэй харин те. Тэр туршгаад хэрэггүй байхгүй тэр. Тэр гэртээ дурсаж болохгүй шүү. За ийм зүйл болсон. Ийм зүйлээр анзаарсан. За тэгээд одоо ер нь бол өрөөгөө харанхуулж байгаа л нөгөөтгөө янз бүрээр үзсэн. Тэ одоо янз бүрээр одоо камера энэ төр мотор руу харуулж байгаа л тэгэл өрцөө нээж байгаа л нөгөө өрөөгөө хав харанхуулчихж байгаа. Тэнгүүтээ ингээд камер ингэж тавиад яг нөгөө эргэж байгаа мотор руу харуулад тэнгүүтээ өрцөө нээж. Өрцөө нээхэр чинь тэр чи одоо гарсан гэрэл болгон одоо тэр кадр дээр чинь ингээд үлдэн гэсэн үг шүү дээ. Гэтэ харанхуу өрөөгөмж юуж үлдэхгүй ингээ байж байна. За түнгүүд тоогоо тас авсан баг. Түнгүүд чинь тэр чи гялс хийсэн нэг гэрэл гараад тэгээ яг тэр гэрэл яг тэр моторын яг тухайн агшныг аваад тэр одоо юун дээр хальсан дээр ялчна гэсэн. Тэгэл буцаагаад одоо нөгөө нэг хальсаа гоогаал яг тэр үеийн яг тэр нэг хормын тэр моторын эргэлдэж байгаа моторыг яг тэр орон дээр нь гацаасан ийм зураг гараад ирж байгаа байхгүй. Тогоос салгах камера дарах хоёроо зэрэг хийх юм уу? Үгүй. Наача амир төвхтэй асуудал байгаа үстэй тий. Час гялс хийж байгаа юмтай яг зэрэг авна гэж баг тий. Мянган удаа арай гэж ингэж нэгэнд нь одоо авбал юу юм тий. Гэтэл наадах чинь шийдэж байгаа арга нь тэр байхгүй. Өрцөө нээгээд орхичихно. За одоо бол ямар ч гэрэл туссан шууд хайлсан дээр боона гэсэн. Тий. Тий. Одоо бид нар чинь ингэж нүдэн анж хагаад ингээд хурдан ингээд нэгээд авахд бол нэг юм үлдчихэж байгаа үстэй тий. Гэтээ гэрэл чинь баян ингээд гарч ирээд байгаа болохоор бид нэг нээлттэй байгаад хар ингээ баян шарагдаад байна шүү дээ тий. Гэтэл өрөөгөө тас харанхуу болгочоор би ингээд хичнээн одоо тэр өрцөө нээсэн чсэн одоо юун дээр чинь хальсан дээр чи юу ч гарч ирэхгүй гэсэн үг байхгүй юу. За ойлгож иш байна. Тэгэхээр одоо би тий тэр камер бол дарцсан. Дарсан чигээрээ байж гэсэн үг. Тий. Ингээд нээсэн тий. Тэгээ өрцөө нээсэн юм. Тэгээд нөгөө нэг гэрлээ тас хэлэнгүү чинь ороод ирнэ гэсэн үг. Ганцхан кадр ингээ ороод ирнэ. За ийм мундаг аргыг бол ашиглаад манай хүн бол ингээд мотороо сайхан судалсан. За тэгээд энийг ашиглаад байна шүү дээ. За хэрвээ би энэ тогийг те одоо нөгөөт чи ингээл ресетгээ салгаж ингэнгөт чил нөгөө нэг моторыг чи ингээл нэг өөр хэсгүүд ингээ гарч ирээд байна шүү дээ. Энийг яг зөв хэмлэр одоо түрүүний анхны нэр нь юу лээ? Тэр нэрийг марчих нэг айхтар хэлэхэд хэцүү юм нэртэй нэг фенакистископ гэдэг энэ ачин төхөөрөмжг нь яг тэр гэрлээ зөв татамжтай гаргаж ирээд кадруудаа зөв ингээд давтамжтай киноны хайлснууд чинь ингээд авах юм бол хүн чинь удаашруулж болох юм байна, зогсоож болох юм байна, ухрааж болох юм байна гэдгийг олж мэдсэн. За тэгээд мань хүнд бол одоо шинэ шаардлага үүсэж байгаа. Энэ нэгт одоо тэр нэг юм балай салгаж залгахаар тэр чинь зориулт юм биш те. Нэгт хоёрт болохоор тийм урт хугацааны одоо тэр секундыг 2000 хуваасан ч удаан те. Ийм яг гэрэл واخгүй. Энээс илүү наривчлалтай. Нэгт. Хоёрт энээс илүү тод. Тэгээ гуравт баян ингээд давтагдаж нэг хэмлээр гарч ирдэг ийм гэрэл надад спич хэрэгтэй гэдэг одоо флаш хэрэгтэй гэдгийг олж мэдсэн. За тэгээд энэ лейден жар мараар хол явахгүй мэн. Лейден жар ч ингээл нэг тас хийчээ тэгээд заавал цэнэглэх хэрэгтэй байдаг байхгүй юу. Гэтэл тэр мэрэг чи одоо тэ олон удаа давтагддаг нөгөө нэг кадр болгон дээр ингээ авахын тулд тэр чин лейден жар ингээд боломжгүй болчих. За тэгээ өөрөө өстө мундаг юм зохион бүтээсэн. За тэр нь юу вэ гэхээр Нобл буюу одоо инертийн хий гэж байдаг.
Noble gas гэж үүдэг те. За инертийн хийнүүд бол аюу гой лаглаг нэртэй. Тий, ийм нэртэй инертийн хийнүүд байж байгаа. За их хэмжээний тийм гүйдэл гэхэд одоо тухайн одоо инертийн хийн хажууд те их хэмжээний гүйдэл. Юу альсвал их хэмжээний гүйж байгаа гүйдэл рүү тэр инертийн хийг ортуулахаар гэрэл асдаг. За тэрийг бол зарим хүмүүс бас мэдж байгаа бах. За неон дээр үе неон гэрэл мэрлүүч юм болохоор тийм инертийн хийгээр дүүргэсэн гэрэлнүүд байдаг гэсэн байхгүй. Тэгэл инертийн хий болгоно өөр гэрэл гаргадаг, өнгө гаргадаг. За ингэж гэрэл одоо гаргадгийг бол мэдчихэж байгаа тухай үед бол. За гелийн неон митийн одоо тэр инертийн хийнүүд байгаа. Одоо алдартай юмнууд нь шүү дээ тэр чинь тийм. Гэхдээ эдгэр бол одоо яг тийм асар хурдтай асар их хэмжээний гүйдэлгүүлэх гэдэг бол тэндээс нүдэнд үзэгдэх хэмжээний гэрэл гарч ирж чаддгүй юм байна л да. Маш тийм богино хугацааны гэрэл гарч ирж чадах ч гэсэн одоо нүдэнд үзэгдэх гэрэл гарч ирж чадахгүй. За аргон болохоор арай хүнд. За тэнгүүд хүүхэнгийн гэрэл гаргах юм байна. За тэгээд xenon криптон болохоор ингээд асар хэмжээний тийм гүйдэлгүйгээд өнгөрөхөд маш хүнд болохоор яг ингээд бид нар зориулсан юм шиг цав цагаан одоо ийм асар тод бүр өдрийн гэрэл шиг ийм гэрэл гаргаж ирж чаддаг. За тэнгүүд мань хашир болохоор энэ xenon криптон ер нь бол xenonыг ашигласан баг. Энэ нэрнүүд нь лаг байгаа зү гелийн неон гэсэн аргон, xenon, криптон энэ инертийн хийнүүдийн нэрлэлэг мундаг. Xenon тий. За тэгтээ биш дээ. Инертийн хийг яагаад юу инертийн хий гэдэг вэ гэхээр инертийн хий тог дамжуулдаг байхгүй юу? За тэгээд энэгээр гон бол бид нар чинь тог гүйлэх хэрэгтэй байгаад идэг. Инертийн хийн дотор тэгжээж гэрэл асаах гэсэн чинь нөгөө нь тог дамжуулдаг юм ячим байгаад идэг. Тэг яаж тог дамжуулах вэ гэсэн чинь аюул лаг арга болсон баг. Асар хэмжээний тэр нөгөө нэг гүйдлийн хажуугаар ингээд явуулчингууд тэр нэг соронзон оронд ороод тухайн соронзон орныхоо үйлчлэлээр яадаг вэ гэхээр электронууд нь зураа авчихдээ юм байна. Инкертэнд плазм гэдэг юм үүснэ. За плазм яадаг вэ гэхээр тог дамжуулдаг. За жишээлбэл нар вэ штэ. Нар гэдэг чинь болохоор одоо гел штэ. Инертийн хийхгүй. Тог дамжуулах хэсгүй. Гэтэл тэр чинь ингээд асар өндөр халуун болчоор электронууд нь цугараа алга болчихно. Плазм бол. Тэгээ плазм болчихно. Плазм яадаг вэ гэхээр юм цахилгаан соронзын шин чанартай тог дамжуулдаг ийм болчихдаг гэсэн үг. Тэгвэл баг тогтоогоо үйж идэм шүү. Яг үнэ тий тогтоогоо үйж гэн гэсэн тий. Гүйдэл мүдэлтэй бүх юм ингээд соронзон орно гэж байж дээ. За тэгэнгүүт тий яг наран дээр тэгдэг. Тэгвэл одоо энэ мань хашир болохоор одоо манай эйжертэн болохоор док эйжертэн xenonыг ашиглаад ер нь бол энэ нар шиг юм плазм болгоод тэнгүүтээ тэрүүгээр асар хэмжээний нөгөө нэг тухайн үед бол ингээ капаситер гарцсан нөгөө нэг лейден жарын чинь сайжруулсан хувилбар гараад ирсэн. Тэрийг нь ашиглаж байгаа. Тэгээ тэр чинь асар хэмжээний тоогоор ингээд цэнгэлж хагаад нөгөө нэг xenon дээр өгүүлэх. За тэнгүүд тэндээс маш хурц гэрэл заяа. Ер нь бол ингэж байгаа. 10,000 кельвин буюу нарны гадаргаас 2 дахин их халуун ийм үүснэ. Нэгт. Нарыг үүсгэж байна. Тэнт. Гэтэ гелив xenonоор. За тэгээд тэр чинь ингээд тог дамждаг болчих юм чи тэрэн дээгүүр ингээд гүйж өнгөрсөн тог болох нь ингээд ийм гэрэл болоод халуун болоод ингэж гадагшилдаг. Бүх юмыг хайлтал авах нь шүү дээ. Ер нь маш бараг л тэгнэ гэсэн үг тий. Тэгээд тэр чинь хий байгаа юм чинь тэр хүндээ халаал ингээд алга болчихно гэсэн үг шүү дээ. За өдрийн гэрэл шиг хорц гэрэл гарна гэдэг. Нар шиг. Нар тий. Ер нь бол нар л асааж ин гэсэн үг шүү дээ. Өдөр бол ингээд байхгүй болох юм. Гинт өдөр болно гэсэн үг байхгүй. Гэхдээ тэр нь болохоор секундыг сая хуваасны нэг. Секундыг сая хуваасны нэг буюу 1 микросекундын ийм богино хугацаанд цахилгаан захих шүү. Гээл тий. Яг цахилгаан зохих шиг байхгүй. Гэтэ цахилгаан зохих чинь болохоор ингээл тэр дээрээс ингээл яваал ингээд болохоор асар удаан одоо хэмжээтэй. Бараг худалчинд бол бүтэн секундын баг ийм гэрэл мэрэл гаргана та. Тэ? Яг бидэрт зориулсан одоо манай эйжертэн зориулсан тийм гэрэл гаргаж чадахгүй. Дээр үеийнх нь болохоор ийм жижигхэн зайд явагдаж байгаа аян гохгүй юу? Лейден жарчаа. Гэтэл энэ аян гэдэг чинь жоохон тохиромжгүй байна гэд манай энэ эйжертэний гаргасан энэ санаа бол xenonоор тэр их хэмжээний тогийг чингүүлэгчээр хамаагүй тод, хамаагүй ийм богинохон хамгийн гол нь богино хэмжээний ийм ашиглууштай хэрэгтэй өөрийнх нь яг хүсэжсэн зоржсэн энэ зүйлийг гаргаж ирж чадсан. За энийг бол одоо орчин үед бол бид нар эйжертаны строп гэж нэрлэдэг. За строп гэдэг бол ер нь бол ийм огцом час хийсэн, гялс хийсэн маш хурц тод гэрлийг одоо хэлж байгаа. Ер нь бол флаш буюу одоо спич гэж хэлж байгаа гэсэн. За энэ бол уг нь цаашаа бол энэ түүх бол нэлээд үргэлжлэнэ. Хоёулаа нэг төр үйж байгаа. Төр амс хийгээд тэгээд цаашаа үргэлжлүүлээ. Гэтэ уцны спич үгүй зүгээр л гэрэл үздэй тий. Тэгээ ер нь бол зүгээр гэрэл. Тэд нар чи ийм хурдан гэрлийг бол гаргаж ирч чадахгүй шүү дээ өөрхий. За би бас яг өчтөр нөгөө телескоптой бас яагаад сугаар гарыг барахас байт энэ тэр хараад ээж 0 руу орж гэрэл асаага болтгоо цонхоор хараад сүулдэ айлын цонхоор хараад амар хол байгаа байж. Тэгээ бас яг тулгарсан болохоор их гоё. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар
аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээн Unitel компани маань ивент гэж ажиллаж байна. Тэгэхээр Unitel-ийн хамт олон бас яг гоё ингээд те хүмүүсийг ботсон одоо яг хэн нэгэн энийг одоо нийтэд хэн хэлэх вэ те одоо ингэж яг нэг цоорхоо үлдээд байсан зүйлийг Unitel-ийнхэн бол одоо үлгэртэл байдаг гэдэг нэртэй нөлөөллийн аянг ингээд зохион байгуулсан. За энэ ажил бол нэг онцлог нь кибер аюулгүй байдлын талаарх мэдээллийг одоо хүн бүрийн сайн мэдэх үлгэрийн түүхүүдээр дамжуулан ойлгомжтой сонирхолтой хэлбэрээр ингэж хөргөж байгаа явдал юм. Нөгөө цахим одоо заллан одоо тий захимаар болж байгаа тэр одоо лоовер гэх юм уу энэ бүхтэй холбоотой энэ асуудлуудыг одоо ингэж хүмүүс сануулж байгаа ийм нөлөөллийн аян хийж хагаад миний хувьд их талархалтай байгаа. Яагаад гэвэл одоо яг энэ хэрэг бол ер нь ингээд өдрөөс өдөрт нэмэгдээд идэг захим хэрэглээ нэмэгдэх хэрээр нэмэгдэж идэг. Тэгээ заллагч нь хэмбэ гэхээр одоо тий гадаад дотноод хаанаас нь үл мэдэгдэх одоо тий 10,000 хүн рүү зэрэг явуулсан ч байдаг юм уу ингэж нөгөө нэг хасаг юма тайлбарладгаар нөгөө фишинг кэт фишинг хийж идэг тий тэр хооронд нь ингээд хохирч үлдчих гээд идэг. Тэгээ бүр одоо сонин хувилбартай ч болцсон байх шиг романтик зайлшин энэ төргээд тийм үү тий нөгөөдг нь ингээд нөгөө 10 20 мянган хүн рүү баг зэрэг явж идэг юм уу тэр хооронд нь ингээд өртөх гээд байна бид нар. Тэгэхээр үүнийг болвол одоо хүн болгоны орчин нөхцөл байдал өөр, мэдээлэл хүлээж авах орчин өөр, сумдад ямар ах вэ, Улаанбаатар хүмүүст ямар ах вэ. За энэ бүгдийг яг хүлээж авч мэдж чадж байгаа хүн нь л хажуудах хүмүүстэй бас ингэж сануулж хүн хэлхээс нааш гэдэг шиг өнөөдөр бас ингээд те ийм залилан байдаг шүү гэдэг талаар сонсцсон маргааш бас яг тулгархад бас арай өөр одоо байх жишээний одоо ер нь яг бусад хүмүүст ч гэлтгүй бид нар өөрсдөө ч гэсэн ер нь яг энэ захим дижитал залилангийн зарим нэгэн зүйл дээр одоо юзернейм пассвортаа буруу газар хийдэг ч юм уу гэх мэт ийм асуудалтай тулгардаг учраас одоо яг өөрсдийгөө хамгаалаад зөвхөн баталгаатай яг сурвалжаас мэдээлэл авч байгаарэ гэж сануулсан их хөөрхөн одоо энэ видеонуудыг бас оруулсан байлээ. За тэгэхэд одоо энэ нөлөөллийн аяныг явуулж байгаа аюулгүй дижитал орчныг одоо хамтдаа бүтээ бие биендээ сануулъя, байнга сануулъя, эмээ өвөөдөө хэлье, iPhone хожижлаа энийг яаж авах вэ гэдэргээд те бас хаяхан бас ингээд нэг ахмад хүнээс ингээд тохиолдчихл байх жишээний тэгэд нөгөө нэг юм үнгүй гинтийн бэлэг бас ер нь бараг л байхгүй те гинт ер нь хэдэн саяар нь ямар нэгэн доллар ч юм уу хождог ч юм уу одоо ийм байдлуудаар тэгээд нэг гол нь урьдчилгаагаа явуул гэж ерөөсөө тий ингэж орж ирээд байна. Яг үнэ тий. Тэгээ хүмүүсийн яг нөгөө нэг эмзэг цэгүүдээр тоглоод байна л да. За энэ хүмүүсийн амьдрал одоо жишээлбэл нэгт хэцүү болж байна. За тий эдийн засаг орлого морлог гэх юмнууд ингээд хэцүү болоод инфляци тэр нэгсэл ингээд байж ангууд одоо эдийн засаг одоо ер нь муудах үед хүмүүс иймэрхүү юмд итгэх сонирхол их нэмэгддэг. Нөгөө тал техник технологи ийм л аюу хаан одоо энэ нэг Facebook юу гэдэг одоо нэг юм тий бидний ашиглаж байгаа техник технологи юмнууд бол ингээд сайжраад ингээд яваад байгаа. За тэгвэл яг энэ хоёр ингээд уулзуур дээр нь манай одоо тий ловөрчд одоо ингээд тоглолт хийгээд байна шүү дээ. За тэгвэл энэний эсрэг одоо ингээд юм сайхан үйл ажиллагаа хийх бол одоо ерөөсөө маш шаардлагатай нийгэмд маш тулгамдсан юм асуудал байна. Тэгэхээр одоо ийм мундаг нийгмийн ажил хийж байгаа Unitel компанид маш их баярлалаа. Маш их баярлалаа. Бүтээл сайхан сэтгэлтэй хамт бол юм. Яг үнэ. За одоо нөгөө Edgerton-ын Dock Edgerton-ы түүх чинь цаашаа үргэлжилж байгаа. За тэгээ энүүгээрээ одоо ингээл янз бүрийн моторны зургнуудыг л эргэж байгаа моторны зургнуудыг аваад байгаа юм байна ширч одоо тий гэрээр нь л дүүрэн тий гэрээр нь л дүүрэн эргэж байгаа моторны зураг. За тэгээ 300 дахь зураг одоо их нэртэй үзэлсэн байгаа би яар та ийм зураг авдаг болсон гээд ийм гоё одоо миний 300 дахь зураг инээ гэсэн чинь ихнэр нь харж байгаа. Гэхдээ арай нэг жоохон сонирхолтой юм зураг авчиж олдгоо юм гэсэн байгаа. Тийм шүү. Ингээд авсан бүх зургууд бүгдээрээ моторны зураг. Ямар ч ялгаагүй ч юм шиг. Тэгээ 300 дахь зураг ингээ яг адилхан юм зураг ингээ авчираад ингээ үзүүлж. Тэгээ тэр чинь удааширцсан шүү дээ. Удааширцсан моторын зураг гэхээр яг л адилхан юмнууд л гарч ирнэ гэсэн. Тэгээд жоохон сонирхолтой юм авч олдгоо юм гэсэн чинь ерөөсөө энэ одоо эхнэрийнхэн хэлсэн үг бол энэ нийгэмд бүүн болсон олон сонирхолтой зургуудыг одоо ингэ гаргаж ирэх дарагдах одоо эхлэл болж байна гэсэн. Тэ нэрээ тийш тэгээд ойлгосон байна. Тэ зарим нь бол онаахан бол харчижсэн баг. За энэ алюмины тэ бооны сум нефт гарч байгаа юм зур. Одоо алюмиг буугаар буудаад бооны сум ороод нөгөө талаар нефт гарч байгаа. Тэгээ бооны сум дээр нь алюмины зооцсон амир хэрцгий юм. Гэтэ айгуу гоё зураг. Ийм зураг. За тэгээд одоо энэ хүзрийн бооны сумаар ингээд хувааж байгаа энэ төр ийм зураг байгаа. За тэгээ дээрэс нь одоо сүм дээр
сүүд усаад одоо ингээд тусч явах үедээ ингээд юм яг титэмшиг болоод ингээд айхтар цацарж байгаа зургнууд байгаа. Айгүй алдартай зураг. Тэгээд те шаар хагарж байгаа энэ төр зураг энэ төр те. Ингээ хүмүүс ерөөсөө урд өмнө ийм харж байгаагүй. Тий. Нүдэн боломжгүй юм тий. Маш гоё. Одоо ч харахад гоё юм. Амар гоё юм шүү дээ. Тэгээ одоо энэ хаамын бор буюу нэг юу гэдэг лээ нөө сон мялзуухаа энэ төр гэдэг дээ шүү дээ. Мангар жижиг. Тэр чинь шумуул шиг жижиг юм бохгүй баг. Чинь тий. Жижиг юм байгаа тий. Тэнгүүд энэ одоо шувууны одоо далавч дэвж байгааг энэ зургийг авсан байна те. Эн чинь болохоор нэг бараг шумуул шиг үү гээл уурж идэг те. Мангар урдан жижигхэн болохоор айгүй урдан дэвдэг юм байна байхгүй. Тийм. Тэнгүүд нөгөө нэг стробор тас гээл ингээл авангууд шиг ингээд зогссон юм шиг. Тэгэл хүмүүс ингэж нисдэг юм байна гээл те. Зүгээр камераар аваад тэгж авахгүй мүү? Үгүй авахгүй шүү. Авах боломж байхгүй. Тийм. Эйгүй яг нөгөө бүрсис юм гарах юм байна. Тийм бүрсис л гайм гарна. Чи айгүй хурдан ингээд дэвж байгаа байхгүй тий. Шумуул шиг л гэдэг. Тийм айхтар юм дэвж байгаа. За тэгээд одоо өөр зөндөө юм багуу. Одоо усан төсөрж байгаа бейсболын одоо тий цохиураар ингээд бөмбөг цогж байгаа. Айлсгол одоо агаарын теннис мэнс гэх баахан спорт юм зураг моргнууд. Тэг хүмүүс бол зөөр тий юу нөгөө мотор. Тий юу. Моторыг бол энэ ягаад ийм зогсооцсон мотор авсан гэж ажиллаж байгаа гэдэг юм бол за тэгээд эхнэр нь тэг өөр өлегтэй байхгүй мө гэж яах вэ. За энд үүсдэг айгүй тийм асуудал том асуудал байгаа. Хамгийн одоо гол асуудал нь бол хизэн спич хийх гэх төрөний чиний асуудал. Яг зэрэг дарах юм уу? Яг хизэн би те банкал буугаар буудангууд яг ингээд би дарах юм уу те яг хизэн дарах юм мэдгүй. Сон бялцуусаа. Сон бялцуухыг яг хизээч дарсан ер нь бол ингээд те агаар дээр л нисэж байгаад болох байх л та. Сон бол өнгөрөө явчих гад. Тийм сон бол те зөндөө олон ингээд гээд байгаа үстэй. За энэ дээр бол айгүй хөөрхөн арга ашигласан. Энэ дээр болохоор дуугаар одоо ингээд те ашиглаад дууг ашиглаад ингээд зураг дардаг бодлогдож байгаа камера. Тэгээ камер нь болохоор ингээд чагнаж агаад тас гэдэг чимээ гаргууд өөрөө зураг авдаг. Ийм болгочихж байгаа байхгүй. Тэгээ шаар хагалсан ч гэсэн, буугаар буудсан ч гэсэн ингээд яг зөв моменттой зургийг авах. Ийм хөрхөн арга. За тэгээд иймэрхүү аргуудыг хийсэн. За тэгээд манай хүн болцтой нөгөө нэг эхнэрийнхэн заавраар гэдэг шиг те. За яста бүр гинтийн маш том юм нэр алдар төрсөн манай хүн тий. За тэгээд төрөл бүрийн одоо гэрэл зургуудыг авч байгаа, дүрс үчлийн аргаудыг нээж байгаа. Тэгээд кино зураг авалт мавлцтай гачин юм дорж сүүлдээ бүр Оскарын шагналт авсан. За ээжэртэн док ээжэртэн бол ингээд од болж байна. За армас тэгсэн чинь одоо манай од ээжэртэн дээр бол одоо армас хөрж ирэн те. За одоо тагнуулын ийм онгоц хэлгэмээр байна гэх. Тухайн үед бол тагнуулын онгоцод аягүй өрөвдөлтэй байсан юм байна л. Өдөр ингээд тагнуулаа хийхээр ингээд оноо буутчихна. Тэгээ шүн хийх хэвээр. Шүн хийхээр ингээд нөгөө нэг зураг авах гэхээр харанхууд. Тэгээ ингээд гэрэл гаргаад ингээд доошогоо юм те. Нэг гэрэлтдэг ийм шүгэр мөхрээр юм буулгаал. Түнгүүд нөгөө нэг дайснууд чаарч шүү. Үний хулгаж явж байна гэдэг. Тэгээ бодоод болгочдаг. За энэ нэстэ бүтэхгүй юм байна гэж явжсэн чинь ээжертний санаа ч гэсэн ер нь бол чиний над строп гэдэг юм чинь онгоцоос газар руу зураг авч ирэх үү гэсэн чинь манай хүн ингээд тооцолж яг хүрх юм байна гэд. Тэгээд одоо энэ тагнуулын онгоцны ажил руу орчихно. Ингээд дээрээс ингээд онгоц нисэж байгаа онгоцоос доошох гэсэн асар хүчтэй юм спичийг хаяад тэгээд зургийг авдаг. Тэгээд дайснууд бол баг харж амжихгүй тас гэдэг нэг юм нүд гэл буу яав гэл гэж бодно те. Тэгээд тэнд онгоц явж бууд гэдэг боломжгүй гэсэн. За жинхэнэ тагнуулын онгоц. За энэ сте бүр айгүй тийм айхтар юм байна. За 60 мянган жоул энерги гэж байгаа. За энэ бол 60 мегаватт энерги. Тэр чинь асар их энерги. Чинь маш том юм одоо нарны одоо цахилгаан станц гэх юм уу те. Нарны панелээр хийсэн цахилгаан станцтай дэв үзэх хэмжээний асар том тог واخгүй юу. Асар том, асар их энерги, асар хүчтэй ийм энерги гэсэн. Ийм энергийг бол ерөөсө түрүүний нөгөө нэг секундыг сая уусныхаа нэг дор пак гэдсэн газарлаа. Тэгэл ерөөсө буцаж ирсэн гэрлийг нь бүртгэж аваад сайхан те. Энэ үгээрээс өчнөө одоо дайнуудыг одоо ихлүүлсэн. Одоо тэгээ нэг иймэрхүү болсон те. За нэг иймэрхүү болсон. За тэгээд ер нь бол нэг томхон нарны цахилгаан станцыг л онгоцууд дээр хийж байгаа л тас гээл доошоо нар тусгай яваад байл гэсэн үг шүү дээ тий. За нэг иймэрхүү. За секундэд олон мянган давтамжтай ийм строп гэрэл үүсгэхийн тулд болохоор энэ тайратрон тюб гэдэг юмыг зохиосон. Тайратрон хоолой гэх юм уу те ийм зүйл. За энэ болохоор одоо орчин үед бол стропоскоп гэдэг одоо бидний нэрлээд байгаа энэ яриад байгаа энэ зүйлийн ер нь бол
одоо үүсэл болж байна гэж ойлгож байна. За энийгэсэнд бол одоо бидний ийм давтагддаг, яадаг, ийдэг иймэрхүү зургнууд одоо түрүүн хэлсэн шүү дээ те. Нэг зүйл ингээд олон удаа давтагддаг байх юм бол бид тэр жоохон өөр агшнуудад ингээд зургуудыг авсаар байгаад нийлүүлээд ийм мангар удаан болцсон юм шиг юм анимашн хийж болно. Хичнээн л бол чинь удаашруулж болох юм байна гэдэг иймэрхүү асуулт. Одоо боломж байгаа байхгүй. За тэгээд энэ арга нь бол ингээд шинжилгээ даяараа гээ те бүүн болоод шинжилгээ байтугай одоо түрүүний юун дээр хүртэл бүүн болж байгаа. Entertainment ертөнцийн төрөлгээ бүүн болж байгаа. За энүүгээр усан онгоцын сенс мисн яагаад илэгдээд байгаа нөгөө нэг юу лээ кавитацийн бөмбөлгнүүд яаж хийгдээд байна энэ гэдэг зөндөө олон судалгааг өөрөө хийсэн байдаг. Ямандаг аргаараа стробоскоп гэдэг аргаараа те ингээд нөгөө нэг сенс нь усан онгоцын чинь шомгочдын сенс чинь ингээд эргэж байгаа ч нүдэнд харагдахгүй юу болоод ингээд энэ гэрлийн зогсоож байгаад удаашруулж байгаад ухрааж байгаад гээд үзнэ гэсэн үг шүү дээ. Тэгээд үн бөмбөлгнүүдээс болоод байна гэдэг мэдээд те ингээд иймэрхүү болж байгаа. За маахын аргаас давуу тал нь одоо юу байсан юм бэ? Одоо маах чинь болохоор уг нь бол бас нэг айхтар юм хийцэн байгаа шүү дээ. Бас л ийм гэрлийг сая хуваасны, секундыг сая хуваасны нэгдэх юм мундаг гэрэл гаргаж ирч чадсан байдаг. За тэгвэл тэрнээс юугаар ялгаатай гэхээр мэдээж одоо тий юу тод. За хоёрт олон удаа одоо ажилдаг. За тэгээд хэдэн сая удаа давтаж ашиглах боломжтой гэдэг. За тэгээд өөрийгөө шатаачгүй маш хэмжээний гэрэл гаргаж чаддаг. Тийм иймэрхүү гэрэл байсаар одоо маахын зохион бүтээсэн тэр строп гэдэг гэрлээс л хамаагүй давуу талтай ийм давтамжтай гаргаж чаддаг гэдгээрээ ийм давуу талтай юм бит байна. За тэр бас нэг ийм рапатроник гэдэг зураглал гэдэг юм л да. Одоо энэ рапатроник гэхээр нь rapid action electronic гэдэг нэг ийм аргыг бас нээсэн байгаа. Эжерт нь, док эжерт нь. За уламжлалтын механик хөшигний хязгаар гэдэг байдаг. Одоо ерөнхийдөө одоо бид нар ийм хөшигний ихэнхдээ л камер ч юм бүгд ийм хөшигтэй. Одоо ингээд арталт нь юу гэж байгаа? Юу лээ? Кадр на хайлсан байж байгаа. Гэрэл цохиулга бэлэн хайлсан. Тэгээ тэр чинь харанхуйд байхгүй болохгүй те. Гэтэл ингээд яг линзийг ингээд нээж байгаа тэр нэг юм өрцөн шүү дээ те. Одоо нэгэсэндээ юм хөшиг л гэдэг юм л та. Энэ хөшиг чинь ингээд так гэдэг ингээд гялс гэрэл оруулаад хааж байгаа нэг иймэрхүү хугацаа байгаа. Хитрхи удаан байх юм бол тэр гэрэл цохиул чинь хитрхи одоо хурдан байх юм бол гэрэл нэвтэрч орж ирж юмчихгүй нэг зурагч нь бүдгэн гарна гэсэн үг шүү дээ те. За тэгэхээр энэ одоо хөшигний хурд гэдэг ийм физикал ийм лимит бол одоо ингээд те гэрэл зураг авдаг хүмүүсийн том байсан. За тэгвэл энийг rapid action electronic буюу рапатроник гэдэг энэ шин зүйл бүтээгээд эжерт нь бол энэ хязгаарыг эвдсэн байдаг. За энэ болохоор өөрөө гэрлийн туйлшрлыг ашигладаг. Одоо нэг юм гэрэл туйлшруулагчийг барьж агаад 90 градусыг нэг 50 гууд ингээд гэрлийн бүрэн блоклдог нэг иймэрхүү туршилтууд байгаад байдаг шүү дээ тий. Харандаг байхгүй болгоод идэг үү? Яв үнэ. Ахаа за. Тий ингээд ингэнгүүт гарч ирээл ингэнгүүт алга болоод байдаг тий. Энэ гэрлийн туйлшруулагч ашиглаад байгаа. Тэгвэл тэрнийхэн гол нь гэрлийн туйлшрлыг одоо тодорхой хэмжээний юм вольт өгөнгүүт л одоо гэрлийн туйлшрыг жоох ингээд өөрчилдөг нэг ийм төхөөрөмж тавиал ерөөсөө ямар нэг ийм физикал хөдөлдөг ийм юу биш. Одоо тий хөшиг биш. Гэт зүгээр ингээд маш хурдан хугацаанд ингээд солих боломжтой асар хурдтай юм хөшиг бүтээчих. Одоо энэ тэрийг л болохоор одоо рапатроник гэж нэрлэдэг шүү дээ тий. За тэгээд тэрүүгээрээ ингэснээр одоо юу гэж байгаа гэхээр секундыг 100 сая хуваасны нэг буюу 10 наносекундын хөшигний урдыг гаргаж ирж авчихсан. Тий. За ингээр юу болж юм гэхээр өөрөө анханасаа асар хурц тод гэрэлтэй зүйлүүдийг бид нар маш ийм хоромхон хугацааг авах боломжтой болж байна. Жишээлбэл энэгээр анхны одоо энэ цөмийн задрах хуруулын эхний одоо тесрэлтийн агшнуудыг авсан байдаг. Тэгэл яг цөмийн бөмбөг яг дэлбэрч эхэлж байгаа үе те. Тэгэл нэг хитгэн одоо наносекундын дараачийн үе муу ингээд авчиж байгаа. Рапатроникаар авчиж байгаа байхгүй. Тэгээ өмнө нь бол энэ дээр харанхуй даваад байсан бол одоо гэрлийг өөрийг нь авч яах гэсэн үг те. За тэгэхээр тэр цөмийн бөмбөгийн дэлбэрч юм асар хурдтай хугацаанд ингээ явагдаад дуусч байгаа ийм зүйл хийж байгаа тэр ийм физикал тийм хөшигний хурд бол ерөөсөө тэр гүйцэхгүй. За ийм мундаг юмнээс. За марна эжерт нь бол ерөнхийдөө ийм одоо хурдан ультра фаст фотографик тийм ийм технологийн ертөнцид бол асар их тийм нээлтүүдийг хийсэн байна. Баярлаа. За тэгээд хугацаа болон орон зай хамаарал гэдэг юм одоо ер нь бол орчин үеийн ийм электроник фото зураг одоо дижитал фото зураг авдаг альсгал одоо видео бичдэг ийм өдөр хүчлийн камеруудад бол байдаг. За энэ юу юм бэ гэхээр ер нь бол electronic bottleneck буюу одоо электроникийн лонхны үзэг гэдэг. За энэ яадаг лонхны үзэг гэхээр за бидэрт нэг хүсэж байгаа юм байна. Тэр нь бол өндөр нэгтршил.
Өөр бас нэг хүсэж байгаа юм байна. Тэр нь болохоор асар богино хугацаа гэдэг юм зүйл. Тэ. Гэтэл одоо бид нар ч одоо ингээ баахан ингээ пикселүүд байж штэ тий. Энэ пикселүүдийг чинь за ингээд урнагийн зураг такга авлаа гэж үү. За тэгэнгүүт урнагийн зургийн дараагийн акшныг авахын тулд би эхлээд энд байгаа юмнуудаа эхлээ авах хэрэгтэй. Одоо урнагийн өмнөх акшны зурагнуудыг хуулж одоо санах ойлгоо авах хэрэгтэй. За тэгээ энийгээ цэвэрлэх хэрэгтэй. Тэргээд тий. Тэгээ дараа нь дахиад ингээд зургийг авна гэдэг тий. Тэгвэл энэ хооронд чинь ингээд нөгөө нэг нарийнхан лонхны зүгээр чинь тэр өгдлийг зөөх гэдэг санах ойлгоо. За энэ санах одоо энэ асуудлаас болоод бид нар энэ хоёр одоо тий хурд болон наривчлал гэдэг хоёр юмыг заавал жинлүүрний энэ хоёр тал байгаа юм шиг гэж авч үзэх ёстой болдог. Хэрвээ бид нар нэгтарчлаа өндөр болгоё буюу олон пикселээр авъя гэж хүсэх болгонд нөгөө нэг цаг хугацаа гэдэг юм чинь удаашраад эхэлдэг гэсэн. Энэ зөөвөрлөх ингэ цаг хугацаа болоод шүү дээ. За хэрвээ бид нар хурдан авъя. Маш хурдтай урнагийн те дөнгөж дараагийн наносекундын те нүдэ ирэмсийнхэн дараахыг авъя гэдэг юм бол одоо нөгөө нэг энэ нягтршил гэдэг юм алдах хэрэгтэй болдог. За орчин үеийн одоо жишээлбэл slow mo ice meeting одоо YouTube-ийн сувгууд байгаа. Юм удаашруулсан камерын бичлэгнүүдийг тэ үзүүлдэг. За эдгэрийн ашигладаг юм фантом meeting юм ундаг хурдтай. Ер нь бол баг цаг хугацааг удаашруулж зогсоодог ийм камернууд бий. Эдгээр бол бүгдээр нэг иймэрхүү. Хичнээн удаашрч чадна. Удаашруулж чадна. Гэхдээ удаашруулах болгонд нөгөө нэг юу ч 1080 байсан тий 4К байсан нягтршил чинь 1080 болоод 1080 чинь 700 болоод ингээ багасаал идэг. Ингээд би ингээ илүү хурдан одоо дараагийн илүү хурдан цаг хугацаа ер нь л илүү удаашруулахын тулд бидний одоо нягтршил илүү багасаад идэг гэсэн. Саний нь бол онцны үе зүгээр тий уруу хамааралтай тий. За энийг л ерөөсөө хугацаа болон орон зай хамаарал гэж нэрлэдэг. Электроник ботлнек. За энийг одоо бид нар тойрч гарч ирэх хэвээр, тойрч гарах хэвээр. Энийг тойрч гарахгүй бол одоо бид нар юун гэрлийн урдыг бичих. Тэ. Ер нь бол ээжерт нь бол нэлээд хөрөнгө гайгүй явуулсан. Гэтэ тэр бол бууны сум умхан дээрээ л тогтно. Бууны сум гэж айгүй удаа юм бохгүй ер нь бол энэ өндөрлөгөөс харахад. За тэгвэл хамгийн хурдан бичиж авъя гэх юм бол одоо тэрүүний нэг юм жинлүүрний хоёр тал биш нэгийг нь доош нь дарч байгаа нөгөөт нь дээшээ олчаад идэг. Энийг нь доош нь дарчгаар энийг нь дээшээ олчих гэдэг ийм нягтршил цаг хугацаа хоёрыг ингэж жинлээд чинь. Тэгвэл бид нар гэрлийн хурдыг бичиж авахын тулд ганцхан пиксел багтуулах юм биш үү гэдэг. Одоо нөгөө нэг ятрашлан багасаал байсан шүү дээ. 1080 720 энэ тэр 360 гэд энтер гэж явж хагаад ганцхан пиксел бол яах вэ? Хэд ийм асуудал. Ганцхан пикселээр зураг авах. Гэхдээ мангар хурд. За тэгэхээр бид нар хурдан авахын тулд нягтршлаа багасгах хэрэгтэй байна гэдэг логик маань биднийг нэг ширхэг пиксел гэдэг юм лөө хүргэж байгаа. За ганцхан ширхэг пикселээр авах нь маш хурдтай бид нар гэрэл зураг авч чадах юм байна штэ гэдэг юм те бичлэг бол хичнээн удаашруулаад гэрлийн урдыг хүртэл одоо авч чадах юм байдаг ийм санаа гарч ирж байгаа. Тэ. Энэ бол үнэхээр одоо mind blowing гоё мундаг санаа байхгүй. Төсөөлөхөөр нэг болж ихгүй байхгүй. Тэ. За тэгэхээр одоо ингэж ганцхан пиксел байх юм болно шүү дээ, тэ. Секундэд тэрбумаар тоологдох хэмжээний тооны зураг авах боломжтой. Тэр нэгэн ширхэг пикселээр. За секундыг тэрбум хооход гардаг хугацаа пикосекунд гэж нэрлэдэг. За пикосекунд одоо энэ пикосекундын хугацаан дотор гэрэл 0.3 мм зайд болж амждаг. За тэгэхээр бид нар гэрлийн урдыг авах боломжтой болж байна. Тийм гэрлэнд ямар царай морой байгаа юм биш үү? Нэг пикселээр авчихад болох юм шүү. За одоо энэ дээр зөв юм байгаа заяа. За тэгэхээр бид нар гэрлийг явж байгааг нь бичих боломжтой. Тэ? Өмнө нь бол бид нар энийг юм дээр туссан байхаар нь л тэрийг бичих авдаг байсан бол одоо ингээд урдуур нь яваад өнгөрч яхад нь энэ гэрэл ингэж явд юм байна. Ингэж хуурдаг, ингэж сарнд юм байна гэдгийг харах боломжтой болж байна. Үнэхээр гайхалтай. За сая манай сансар надаас ингэж асуусан. Агаар дээр бактери хөвж байгаа тийм үү? Тийм гэсэн чинь гэрэл бас хөвж байгаа те гэсэн чинь одоо яг ингэж харах хэрэгтэй байна л да. Яг үнэ тий. Гэрлийг хөвж байгаа те гэсэн чинь тийм гэвэл харсан юм уу гэж асуугаад ингээд ямар ч хэлэхгүй болох байхгүй. Нэр тийштэй гэдэг. Дэлхийн бүрэн юм уу гэдэг. Тийштэй гэдэг та харсан юм уу гэдэг. Амар шинжлэх ухаанч бус байгаа байхгүй те. Харж иж хэлмээрээ штэ. За тэгэхээр бид нар гэрлийг хармаар. Гэхдээ яг түрүүний урнагийн асуусан. Ганцхан пикселээр юу гэх гэдэг юм асуудал. Тэ? Яаж гэрэл явж байгаа бичлэгийг одоо ганцхан пикселээр хийх юм. Тэр гэрэл байхгүй л гэдэг юм л мэдээлэл өгнө шүү дээ тэр чинь. За тэнгууд нэг үзэгдлийг олон удаад автаад тэр бүр дээр нэг пиксел зураг аваад ингэ явна. За гэрлийг нэг удаа чунг явуулаад энд байсан пикселийг авчихна. Дахиад чунг явуулахдаа энд байсан пикселийг авчихна. Гэх мэтлэн ингээл нэг пикселээр ингэ уншсараад бид тэр одоо ингээд маш олон удаа нэг гэрлийг ингэж явуулсаар байгаад тэр гэрлийн одоо ингээд зам дээр нь зогсоосон юм шиг ийм бичлэг хийх боломжтой.
За энэ бол одоо бид нар гэрлийг одоо явж байгаа замд нь бичиж авсан тийм арга гэсэн үг. Ганцхан зэрэг пиксел ашиглаад мангар олон ийм пиксел болгоноор л одоо тэр давталтаа туршилтад автаад байна гэсэн үг шүү дээ. Гэтэ жоохон өөр пикслүүд байршлууд дээр пикслүүдэд тавьж байгаа л ингээл гэрлийг бичээд авчиж байгаа. За энэ бол үнэхээр гайхалтай ийм санаа байсан. 2011 онд Рамеш Раскар гэдэг хүн. Одоо манайхан бол YouTube дээр харж ирсэн баг. Энэ TED Talk дээр нэг ийм нэвтрүүлэг орж ирсэн те. Trillion FPS гэдэг юм. Trillion FPS гэхээр ч одоо те цаг хугацааг 10 тэрбум дахин удаашруулсан. Нэгсэнд одоо юу гэдэг trillion гэдэг чи одоо тэрбум гэсэн үг шүү дээ те. Одоо миллион гэхээр сая миллион тийм шүү дээ. Тэгэхээр триллион гэж их 80 тоохгүй юу? Их 80 секундын одоо FPS. FPS гэдэг бол 1 секундэд хэдэн ширхэг ийм кадр авч ийн гэдэг тоо. Хэдэн ширхэг фрейм явж ийн гэдэг. Фрейм per second гэдэг үг байхгүй. За тэнгууд тэр 1 секундын дотор бид нэр 1 триллион буюу 1 одоо их 80 юм баг та тий. Их 80 юм байна шүү дээ. Бүтэн их 80 юм кадр авна гэсэн үг байхгүй юу? Ийм их одоо кадрыг ийм хурдтай авна гэсэн. Цаг хугацааг төдий чинь удаашруулна гэсэн. За тэгээд тэрийг нөгөө нэг бид нар өөрсдөө үзэж чаддаг 60 FPS-ээр тоглоулна шүү дээ. За тэгээд цаг хугацааг бол 10 тэрбум дахин удаашруулж байна. 10 тэрбум дахин удаашруулж байна. За энүүгээрээ Coca-Cola-ны савн дотор явж байгаа гэрлийг бичиж авсан байдаг. Тэ? Гэтэл Coca-Cola л энийг ивент гэсэн гээгүүл дээ. За ямар ч байсан нэг иймэрхүү бичлэг бас айгүй алтартай болоод бүүн болсон те. Хэдэн сая үзэлт аваад хүн болгон гайхаад өө гэрлийг явж байгаа замд бичээд авчлаа гэл. Нэг гэрэл ингээл колоны савны бүкснээс ороод тэгэл дотор ингээл дотор устай. Тэгэл усан дотор нь явж байгаа. Тэгэл нөгөө нэг үзүүрээрээ гарч байгаа хоолойн дээр хурж ирж байгаа. Гэрлүүд нь ухарж байгаа. Шалан дээр тусч байгаа. Цаатал нь хан дээр тусч байгаа гэл гайхалтай юм гэрлийн явж байгаа. Тийм. Хурдвал цаг хугацааг зогсоодог тий. Одоо би нөгөө Sonic Google-ийн кинон дээр ингээд хурдлахаараа ингээд хүмүүс ингээд зогссон байдаг. Хацсан байдаг. Тийм болж байгаа. За тэгэхээр ерөөсөө хүмүүсийн зүйдлж байгаагүй ийм гайхалтай удаашруулалт энд явагдаж байна. За хэрвээ биш те буудаж байгаа бууны сумыг яг энэ одоо аргаар бичиж авах юм бол биш те тэр бичлэг болохоор бүтэн жилийн бичлэг бол. Ингээл ийм бууны сум ингээ байж байна. Уг нь бол явж байгаа. Тэгээд нэг 6 сарын дараа гэсэн чинь энд ирсэн. Тэгээ нэг жилийн дараа гэдэг яваад өгөрөн гэсэн үг байхгүй. Ийм удаан болгож байгаа. Юу гэсэн үг ярь тийм. За энэ 1 femtosecond-ийн лазерын сум гэдэг юм дээр ашигласан. Тэгээ нэг гэрлийн явж байгаа бичиж авахын тулд тэр чинь нэг юм жижигхэн гэрэл хэрэгтэй шүү дээ. Гэтэл тэр ийм жижигхэн гэрэл буюу ийм одоо гэрлийн сум гэж нэрлэдэг байгаа юм л да. Энэ гэрлийн сумыг гаргаж ирэхэд л бас асар одоо хурдан хугацаанд ийм асааж унтраадаг. Лазерыг одоо бид нар тог гэж авангууд нэг юм гэрэл үүсэн шүү дээ. Ингээд дарах юм бол тэр чинь юм гэдэг ийм урт гэрэл үүсэн. За тэгвэл би дарангууд авчих юм бол тэр чинь ийм жижигхэн сум үүсэн гэсэн үг шүү дээ. Хэрвээ бид нэр энэ нэг одоо femtosecond-ийн лазер гэдэг юм л да. Ер нь бол секундыг 1 их 80 хуваасан. Нэг хугацаа гэсэн үг. Энэ femtosecond гэдэг. За тэгэхээр 1 femtosecond-ийн ийм лазерын сумыг гаргаж ирсэн байдаг. Тэгээ энэ одоо бичлэг хийх юм л тэ. Одоо гэрэл явж байгааг харах юм бол гэрлийн сум унтраачвал ингээд тэр гэрлүүд нь ингээ ийм болоод ингээ яваал цаашаа алга болох юм уу тий. Яваал гэрлийн хоордоор ингээ явж байгаа гэсэн тий. Ингээ юм жижиг сум үүсгэж байна тий. Тэрийг аавал гоё юм байна нэрээ. Тий. За энэ 1 femtosecond-ийн дотор гэрэл одоо би ч 1 femtosecond дарангуудаа 1 femtosecond-ийн дараа ингээ авчих юм бол буюу секундыг их 80 хуваасны нэг одоо тийм хугацааны дараа авчих юм бол тэр гарч ирж байгаа сум нь тэр хооронд одоо гэрэл хэр хоол явж амжих вэ гэхээр ер нь тэр сум хэр урт байх вэ гэхээр шүү дээ 0.3 микрометр буюу 300 нанометр урттай. Асар жижиг. Тий, жоохон. Энд чинь баг гэрлийнхаа долгионы хурднаас бага байгаа даа байхгүй тий. Одоо улаан гэрэл чи өөрөө баг 700 нанометр гэхээр өөрийнхөө гэрлийн одоо долгионоос бага ийм урттай ийм гэрэл бараг л харагдахгүй шүү. Гэтээ тэр чинь тэгэл ингээл харчлаа шүү дээ. Одоо колоны саунд дотор явж байгаа юм. За ашигласан арга нь болохоор айгүй тийм нарийн ширийн уг нь арга баха. Уг нь бол энийг ярмаар байна. Наач тэгээд одоо бидний цаг одоо дуусчаад иддэг. Айгүй их гоё ярих юмуд үлдсэн. Тэгэхээр хэдүүлээ калс нэг юм хэдийн юм яриад тэгээд дуусаа. За ашигласан арганы хувьд болохоор за энийг ярих авъя. За энэ аргаар болохоор гэрлийг одоо хөдөлгөөнтэй камераар бичих боломжтой бас байдаг. Одоо жишээлбэл тэр ганцхан ийм камер өнцгөөс нэг пикселээр уншиж байгаа оронд тэр нөгөө нэг сетап ч юм эсвэл камера ингэж хөдөлгөөд тэгээ нэг пикселээр ингээд уншиж байхдаа ингээд гэрлийг явж байхад нь зам дээр нэг камер нь хөдлөөд яг нөгөө нэг матрикс тэр чинь ингээд сумнаас болтонгууд камер нь ингээд хөдлөөл ингээд яг тэр удаашрж байгаа бичлэг ингээд
эргэн тойрноос нь авдаг шүү дээ. Яг ийм бичлэг хийх боломжтой. За ийм хийсэн бичлэгнүүд дээр байна шүү дээ. Ийм харьцангуй онол гэрэл зогсож байгаа мөгч янз бүрийн үзэгдлүүд үзэгддэг. Бүр үнэхээр гайхалтай хэсэг. За 2017 онд юу болсон бэ гэхээр ийм гэрлийн Sonic Boom гэх юм уу те. Одоо Sonic гэхээр жоо дууны boom гэсэн үг л те. Тэр гэрлийн boom буюу одоо маахын конус гэж нэрлэдэг. Маахын конус ч одоо нөгөө гэрлээс дуунаас хурдан явж байгаа битийн артал гарч байгаа юм конус хэлбэрийг хэлээд байгаа шүү дээ. Маахын конус гэдэг. Тэгвэл гэрлийн маахын конусыг бичиж авсан байдаг. Гэрэл тийм байх юм уу? Харин тий. Ямар сони. Гэхдээ юу шүү дээ те. Ийм одоо зүйлийг гаргаж ирэх нь л дуун дотор бид нар дуунаас хурдан явах хэрэгтэй гэдэг шиг бид нар гэрлээс хурдан явах хэрэгтэй. Тэгжээж одоо энэ маахын конусыг гаргаж ирнэ. Тэгэхээр юу болоод байна те. За тэгвэл ер нь бол шилэн дотор за ер нь агаар дотор ч гэсэн удааширж байгаа гэрэл бол вакуум дотор одоо 300 мянган км/секундээр байгаа бол агаар дотор бага зэрэгтэй бараг л агаар дотор бол ингээд шууд гэрлийн уртаар явж байгаа. Шилэн дотор бол маш их удааширдаг. За одоо шилэн дотор ч бүр нэлийн удааширн заяа. Юун дотор одоо тэр нөгөө нэг алмаазан дотор бүр маш их удааширдаг. Бүр 2 гаруй дахин 2.4 дахин удааширдаг. За шилэн дотор бол 1.5 дахин удааширдаг. Гэрэл асар удаан болдог. За тэнгууд одоо энэ туршил дээр юу болсон бэ гэхээр шүү дээ те. Ийм силикон резин дотор одоо гэрэл бол нэлээд удааширна. Тэгээд энгийн нөгөө гэрлээ явж байгаа замын харахад тийм ман тавиад одоо нөгөө юу гэдэг вүлээ хуурай мөсний ийм утаа тавьж байгаа тэр дундуур нь явуулж байгаа. Тэгээ эргэн тойронд ийм юу тавиад силикон ирзэнэ тавиад тэгээ дундуур нь ингээд манай лазер ингээд явна шүү дээ те. Нөгөө гэрлийн сум маань явна шүү дээ те. Явж байхдаа нөгөө нэг мананд ингээд одоо сарниж байгаа тэр гэрлүүд нь нөгөө юунууд руу орно. Юу гэдэг вүлээ силикон ирзэн луг ингээ ороод тэр дотор нь гэрэл удаашраад эхэлж байгаа болохоор нөгөө араас нь гарч ирж байгаа нь манай завсраар нь явж байгаа баг гэрлийн урдаар явж байгаа энэ нөхрөөс хамаагүй удаан тарах байхгүй юу. Тэгээ яг арталт нь одоо тэрний арталт ийм юу үсэж маахын ийм конус үсэж байгаа ийм бичлэгийг хийсэн байдаг. Дуунаас ялгаатай нь болохоор тэр одоо үүсэж байгаа конус нь гэрэл өөрөө юм байна. Тий. Тийм байна. Яг үнэ тийм сонирхолтой байна тий. Яг гоо Черенков эффект гэдэг одоо бид нар нейтрон ч юм уу те нейтрино энэ гэдэг жижиг сажиг бөөм цэнэггүй бөөмүүд бол ийм усан дотор шилэн дотор гэрлээс ордог хөдөлж чадна. Тэ яг иймэрхүү зүйл болоод тэгээд яг энийг бол бас бичиж авах боломжтой. За нэг иймэрхүү гайхалтай юм болсон байдаг. За энэ бол ерөөсөө бид нар хаана яваад байна гэдэгтэр одоо нэг түрүү хэлсэн шүү дээ. Миллион триллион юу лээ миллион биллион триллион гэдэг байгаа шүү дээ. Сая юу лээ тэрбум их 80 гэдээ явж байна. За тэгвэл одоо квадриллион FPS буюу одоо юу гэх их 80 буюу триллионоос дахиад 1000 дахин их болох юм бол энийг квадриллион буюу тонмол гэсэн үг те. Тонмол FPS бол юу болох вэ гэдэг юм гарч ирэн те. За тэгэнгүүт одоо энийг ондулятор энэ төр гэл амар электроны X-ray гэдэг амар мундаг юм технологиудыг ашиглаж хагаад ийм зүйлийг хийсэн. Гэрлийн электроник одоо гэрлийн урдны 99 2 ийм хав. Одоо юу гэх юм те. Ийм урдан одоо гэрлийн урдаар орж байгаа хөдлөж хагаад энэ дээр мөр харьцангуй онол оруулж ирж хагаад ингэж байгаа те цаг одоо орон зайгийн ийм агшил хийж хагаад X-ray энэ төр бий болгоод энэ төр бүү юм болж хагаад одоо энэ квадриллионт FPS-ийг гаргаж ирж байгаа. Тонмол FPS 1 секундэд тонмол ширхэг кадр авна. За энүүгээр бид нар юу хийж болдог вэ гэхээр шүү дээ те. Ийм атом молекулууд хоорондоо химийн уралд орж байгаа процессыг бид нар бичиж авах боломжтой. Электрон микроскоп гэх юм уу вэ? Тий одоо атом молекулуудыг бараг л электрон микроскоп шиг юм байна. Тийм мундаг юм pump probe гэдэг аргуудыг ашиглаж хагаад химийн уралд орж байгаа бодисуудыг одоо яаж хоорондоо яг химийн уралд явуулж байгаа. Тэр нь асар хурдан болдог юм процесс онгод тэрийг нь бид ингэ бичиж авах юм боломжтой болж байгаа. За ингээд бишүү цаашаа явах бол квинтиллионт FPS гэж болно. За квинтиллион гэдэг бол квадриллионоос дахиад 1000 дахин их буюу квинтиллион их ингүүмэл гэдэг юм зүйл баг. 1 секундыг их ингүүмэл одоо хуваасан 1 секунд дотор их ингүүмэл ширхэг кадр авах боломжтой болно. За энэ бол бүр 2023 онд бол физикийн салбарт Нобелийн шагнал авсан атосекундын лазер энтрийг ашигладаг. Одоо түрүүнчин болохоор тэ пикосекунд гэсэн фемтосекунд гэсэн одоо бүр атосекунд гэдэг юм л орчлоо. За энэгээр бид нар юу авч болдог вэ гэхээр молекул дотор явж байгаа электроныг бичиж авч болдог. Энэ бүр ингэ төсөөлшгүй шинжлэх ухаанчтай физикчдийн одоо тэ зүүдлэх байтугай одоо тэ байх боломжтой ч гэж одоо ой тонд багтахаар үгүй юм зүйл. За гэтэл одоо ирээдүйд юу болох гэдэг нь ихтэй sextillionт FPS гэж. За sextillion гэж юу юм гэхээр нөгөө түрүүний quintillion-ыг чинь дахиад 1000 төржүүлэхээр бид тэр sextillion буюу ялгаруулагч гэдэг энэ тоо гарч ирнэ.
1 секундэд ялгаруулагч ширхэг фрейм аван заяа. За энэ бол ингээ ирээдүйд болох зүйл. За энэ бол ерөөсөө юу атосекунд, зептосекундын одоо режим л орж ирж байна. За зептосекунд дотор одоо чинтэй атосекундыг дахиад 1000 вон гэсэн үг шүү дээ. Ийм нарийнхан пульс гэрлийн одоо сум гаргаж ирнэ. За ийм нарийнхан гэрлийн сумаар ийм хурдан одоо FPS-тэй камераар бид нар бичиж авах юм бол юу бичиж авч болдог вэ гэхээр атомын дотоод үдсийг 3 хэмжээсээр гаргаж ирж болдог. Болно. Болох хэвээр ирээдүйд. Жууг нь хуваагдчихгүй байсан чинь тий. Тэрэн доторх гэхээр яг нөгөө зэрэгэлдэх ертөнцийг бараг бичих юм биш үү? Дотоод үтсийн 3 хэмжээсээр гаргаж яв. Тэр нь байгаа электрон, тэр цөмд нь байгаа нейтрон, протон, тэр цөмийн бүтэц айгүй тэдрийг ингээд тий бараг каваркийн төвшинтэй. Тийм тэгэл одоо тэр цөмийн нэгдэх уруул хуваагдах уруулууд цөмийн бөмбөг яаж дэлбэрч байгааг цөмийн төвшинт нь одоо мэдчихэж байгаа. Атомын төвшинтийг бол гаргахгүй юм шүү тий. Аха. Юу? За нэг тийм их юм байна. За ингээд ямар ч байсан өнөөдрийн ярьсан сэдв бол зүгээр энгийн одоо бидний анх те нүдээ камер болгож ашиглаж хагаад эргэлдэж байгаа зүйлүүдийг дугуйг хигээснүүдийг те намарнуудыг удаашруулж зогсоож угарааж үзэж болж исэн гин аргыг ингээ камер дээр оруулж ирээд фото зураг болгоод те гайхамшиг бүтээгээд хүн төрлөخت анх удаа те ингээ цаг хугацааг зогсоож үзсэн юм зургуудыг үзээд мил гайхаа цэл хөхрөөд бөө юм болоод за тэр нь цаашаа гаваад ийм тагнуул болж авч ийсэн одоо сүүл рүү бүр юу болж байна те одоо гэрлийн урдыг бичиж авлаа за сүүлдээ бүр атом молекулуудын хоорондын химийн урвалыг сүүлдээ бүр молекул дотор явж байгаа электроныг одоо ирээдүйд бол бид нар энэ цөмийн урвал одоо тухайн атомын дотоод 3 хэмжээст бүтэц центрийг те бүх юмыг нь одоо бичиж авах боломжтой болно гэсэн үг. За тэгэхээр ийм эртний огшилтай арга ингэж явсаар байгаад бидрийг гэрлээ сурдан камер бүтээгээд гэрлийг замд нь явж байгааг бичиж авах юм боломжийг олгосон байна. За баярлалаа. За өстой нөгөө mind blowing гэх шиг тийм дугаар маш сонирхолтой байлаа. Тэгээд нөгөө хүн бас дандаа буруу бодох гээд идэг. Тэгтэл тэр жижиг юмыг авахад тэр олон тий баг их найж авах кадр мадр ингэж хэрэгтэй болдог гэсэн чинь хөөх тийм байсан юм уу л гэж бодогдлоо. Тийм маш сонирхолтой л асаатай их баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Эгүн оюун болор сод компани болон аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээг Intel компани ивент гэж ажиллаа. За нэвтрүүлэг маань NTV Одмондор радио 107 83.3 хүсээс телефоноор та бүхэндээ хүрлээ. Нэвтрүүлгийг таалагдсан бол бас үзэгч та бүхэн бас доор комент үлдээж биднийг дэмжээрэй. Их баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзсан. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондор сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондор нэр дээрх Худал агшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондор сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.